За, ийм асуудлаар парламент хилцээ сууж байгаа нь эмгэнэл юм да. 19 онд оруулсан үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтөд уялдууж хууль тогтоомжоо засахгүй 3 парламент дамнаа явж байгаа нь энэ төрлийн зүгээр л байгаа байдал эмгэнэл юм. Харамсалтай. Тэгээ энэ бол үндсэн хуулийн маргаан биш юм. Би энэ өнцгөөс үгэн тайлбарлах хэрэгтэй байсан. Энэ үндсэн хуулиас өөрчлөлтөөс өмнө байсан залт байхгүй. Энийг зүгээр нийцүүлэх арга хэмжээгээс яралтай авагддаг хугацаатай зөвлөмжийг жишээ нь цэц өгөх л байсан. Уг нь маргаан биш. Бид энэ 4 жилийг бариад асуудал шийдээд үр дагавартай шийдвэр гаргаад байгаа юм ерөөсөө байхгүй. Манад энэ хууль зүйн техник онлайн имийг ерөөсөө бүр ялгадаг, салгадаг, ярьдаг ч хөнгөө боллоо, дур дураараа тайлбарладаг боллоо. Үнэхээр харамсалтай. Энэ үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээ болохоос биш үндсэн хуулийн зөрчил биш байсан юм аа. Маргаа үүсгээд явж байгаа цэц өөрөө эмгэнэл. Тэгээ бид энэ цэцэн хууль тогтоомжийг хурдан сайжруулж өгөхөөс аргагүй гэдэг л энэ дээр харагдаад байна. Тэгээ ер нь сүүлийн үед энэ цэцэд их харамсаж байгаа. Монголын шилдэг хуульчид, Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн урдаа барьдаг бүх нөхдүүд л гээд байгаа. Одоо баясаа дараагаас бусдууд нь баг мөсийн нөгөө шилдэгүүд нь шүү дээ. Гэхдээ үндсэн хуулиа нурааж тоглож байгаа шилдэгүүд. 92 оны ард түмний хүсэл зориг энэ 3 сая 500 мянган иргэдийн зорж яваа тэр үнд зүйл рүү нулимж байгаа этгээдүүд шүү дээ. Би одоо заримтай бүгдэнтэй нь ажиллаж ирсэн. Харамсаж байна. Танигдахгүй болцсон бэл. Уг нь бол эрх зүйч хуульч хүмүүс чинь бас нэг зарчимдаа үнж байд юм аа. Харамсалтай. Бичижсэн номнууд нь одоо хэрэггүй болсон шүү дээ тэр хүмүүсээ. Бүгд бичижсэн номныхаа эсрэг шийдвэрүүдийг удаа дараа гаргаж явж байгаа. Тэгээ ийм хүмүүсүүдтэй одоо ер нь хариуцлагын асуудлыг ярьдаг байх механизмыг ч гэсэн цаашдаа ярих ёстой. Би одоо цэндийн нэмд оржгоо шиг бас туршлагатай бас хор шарн гарсан ийм хүмүүс очмоор юм байна гэж бодсон. Хүний өдөөс ихтэлж харж чадахгүй эдийн юмнаас очсон. Тэгээ цэц гэдэг өндөр синтез суудсан. Тэгээд цэцэд энэ ард төрийн эрх мэдэл байд юм уу? Эсвэл энэ ард түмэн парламентд байд юм уу? Сүүлдээ энэ чинь ингээд тогтолцоогоор нурааж штэ эдгээр. Харамсалтай. Тэгээ одоо зарим нь 90 ураг гэнтэргээд магтуулаа сууж байна. Одоо мэдхгүй зүгээр. Одоо харамсаж байна. Би одоо тэр нөхдүүд хараа сууж байгаа баг. Би одоо бүгднтэй адилхан яамж ажиллаж исэн хүмүүс байна. Бид цэцийг хэлэлцээгүй, цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа. Бидэнд бас цэцийг хэлэлцэх, цэцийг шүүх бас ирэх байхгүй. Өөрт нь таалагдахгүй шийдвэр гарсан бол шудраг бас, өөрт нь таалагдж байвал шудраг гэсэн тийм хандлага байж хэрэггүй. Тийм болохоор хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуултаа асуу. За сайн зэрэг шин тодруулжээ. Яг гоо танд ч байсан баг, бүжиг дараа наад ч байсан баг. Яг гоо би засгийн газарт байж байхдаа ерөнхийлөгчийн хуулийн шинжлэх хариулгыг үүрэг даалгавар аваад боловсруулсан. Тэгээд ингээд өргөн барих шийдвэр гараад гаццээ. Одоо энийг яриад явах. Зас яв. Гол асуудлууд энэ юусоо зааг ялгаа юмаа хийхгүй байгаад л байхгүй. Одоо хилцэж байгаа асуудалтай холбоотой. Энэ цэцгийн гаргаж байгаа шийдвэр чи өөр үндсэн хуулийнхаа эсрэг болчиход байна шүү. Сүүлийн үед. Зааг ялгаа байхгүй болчиход байна шүү гэдэг зүйлийг л энд хэлж байгаа. Тэрнээс биш одоо нэг хуу үнтэй ч юм уу сөргөөцөлдөх гэдэг байгаа зүйл өөр байхгүй. Тэгээд сүүлийн үед энэ distortion of law буюу үндсэн хуулийн эсрэг, хууль зүйн тогтолцооны эсрэг, энэ зарчмын эсрэг явж байгаа хүмүүстээр бусад орнууд хариуцлага тооцоод эхэлсэн. Солонгос жишээ нь шүүгч прокурор ийм шүүгч нартай яг энэ хуулийг гажуудуулж байгаа мушгиж ингэж шийдвэрлэж байгаа хүмүүстээр 10 жил хүртэл яалгадаг болсон байхгүй. Одоо ийм зүйлд цэцийг хийж шүүхгүйгээд хурлын дарга тайлбарлав.